За сайн байцгаана. Өнөөдөр Hansa брендийн аяг тавгаач Team 667 гэдэг хэлбэрийг хийж байна. За аяг тавгаач маань за энэ 2 зинстэй 3 давцантай албаг сэрэ бутаны гэсэн. За ингээд 3 төрлийн давцантай 2 төрлийн зинсээр угаана. Угааж үзэхэд 3 төрлийн болж байна. За эхний бодсон гялцуулах юм. За энийг өөрчлөн чинь. За хоёр дахь багт тавилаа угаах тавлан биш гэж чинь. За давсаа болохоор энэ цагийг болохоор 1 литр ус игээд 1 хил давсаач. За энэ бороогаар ингэж хийх гэсэн. За энэ болохоор бохрын гэж суглаад 7-8 угаалах гэдэг бохроос хэвлэх залбартай. За одоо угаалтын гормод. За угаах гормод маань. За энэ болохоор уурын болон хамгийн халуун усаар угаах горм байж байна. За энэ болохоор 60 минуттай болон 1 цагийн угаалга болж байна. За энэ маань болохоор эко угаалга буюу остог бодисондоо амжилттай угаалга болж байна. За энэ маань болохоор дэшошор өөрийгөө зөвлөх гор. За энэ болохоор автомат угаалга 230 минуттай угаалга болж байна. За энэ маань болохоор дэвтэх гор 15 минут. За энэ болохоор шөнийн угаалга дууд шимээ багтаа угаалга гэж. За пункцууд. За энэ пункцууд маань болохоор зөвхөн урт цагийн горимтай юмуд дээр үйлчлэнэ. За энэ болохоор уурын угаалга байж байна. Тохор уурын угаалга. За цаг нэмж гисэн маань болохоор ус тогны эргэлтэйг нэмж гисэн. Тэгээд дагаад нэмж хасагдаад ингээд явчихж байгаа. За сенсний гол. За нэг сенсээр угаах уу, 2 сенсээр угаах уу гэдгээ энэ дээрээс сонгож байна. За 2 сенс болохоор энэ дээр 2 дээл хасчих байгаа. За ганц дээд сенс угаах юм бол ингээд дээд сенсээр угааж болно, ганц доод сенсээр угааж болно. За энэ маань болохоор цаг өгөхгүй юм гэж байна. За ингээ 2 цаг өгчлөө гэдэг маань 2 цагийн дараагаас угааж эхлэх гоо. Дараахгүй гэсэн. Тишээс маань аяг тавга угааж дуусаад өөрөө хасах, хаалга нь онгоох гоо гэж байна. За хаалга онгоох гоо маань хосгосон товчлоо буюу энэ хоёрыг зэрэг дарахаар за энэ маань ингээд гэрэл насаад зэрэг 3-4 секунд дарахаар энэ хаалга онгоох гоо идэвчж байна гэсэн. За буцаад удаан дарахаар гэрэл нутраад хаалга онгоох гоо маань гэсэн.